13 алтайн ориглон айлсан саадсан ариун деважин амгалан үчээр уулзан чуулмаар алтаар орлсон уулсын сэлбэр буурал түүхийн буман үлгий буян дадалсан уулсын үлгий баруун алтай гэгэн үлгий баян үлгий бидний үлгий Тэнгэрийн садан таван богдуул зэрэглээ талсаас гэгээ татсан түүх дамнсан 100 домогт ястнууд дарахлан суусан буурал түүхийн буман үлгий буян далалсан уулсын үлгий баруун алтайн гэгэн үлгий баян үлгий бидний үлгий Дэлгэр Монгол орныхоо алс баруун хязгаар Динх амгалан оршин суугаа халах казах тува урянхай дөрвөд түмнээ хүнлэн залъё айл бүрийн амьдрал тэгш дүүрэн ажил үйлс бүхэн амжилтаар арвин гэр дүүрэн аз жаргал бэлхэж сар шиндээ сайхан шинэлцгээж байна оо. Монгол улсынхан алс баруун хязгаараас улсынхан нийслэлийг зорин ирж Монгол түмэндээ одоо цэнгэр хадгаа өргөн барьж золгож байгаа Баян Үлгийн аймгийнхаа хүндтэй сайхан зочдыг үзэгч та бүхэнд танилцуулъя.
Монгол улсын их хурлын гишүүн, улсын их хурлын байгаль орчин хүн сөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол улсын хүний гавьяа тэмж Бэйсэн, Ахмад санхүүж, санхүү банкны тэргүүний ажилтан Баярхүү, Баян Улгийн аймгийн нутгийн зөвлөлийн дарга Айдос, Монгол улсын зан Сэрэг, шинжлэх ухаан технологийн сургуулийн багш, боловсролын тэргүүний ажилтан Оюун Цэцэг, Товоо ээж авам холбооны тэргүүн Ахмад Цагуурч, байгаль орчны тэргүүний ажилтан Инх Туяа, Эрхэм мөндөд үзэгчдээ 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний бэлэгтийн сайн өдөр үзэгч та бүхэндээ өрж байгаа Монгол Түмний мэнд нэвтрүүлгийн маань хойморт Баян Улгийн аймгийн алдарт нутгийн зан олонны төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Эрхэм мөндөдтэй зочтой үзэгч та бүхэндээ танилцуулъя. Улсын хурлын гишүүн, боловсрол шинжилгээ ухааны дэд хорооны дарга Зулбахаар, за Монгол улсын гавьяа жүжигчин, улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Гэрэл Сүх, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ибрай, Монгол улсын мэргэн Хүрэл Туяа, Монголын мусульман шашинтны холбооны тэргүүн Амангээлт, Урианхай сурын хошоо мэргэн Мөнх Төр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн оюутан, Баян Улгийн аймгийн оюутны холбооны тэргүүлэгч Бахит Бэг, Централ телевизийн зураглаач, соёлын тэргүүний ажилтан Хэрлэн Баяр, Ахмад Гагнуурчин, тэргүүний уурхайчин Отхон Баяр, Монголын үндэсний баяр наадмын өсвөрийн үндэсний сурын харвааны 2 удаагийн тэргүүн байрын шагналт Харваач Сүлд, Жуда бүхийн дэлхийн хүрэл медалд олон улсын хэмжээний мастер Ёлк нар одоо өргөдөн ирсэн байна. Та бүхэндээ ялалаа. Баян Улгийн аймгийн уугуул бизнес эрхлэгч Бердавлет, хууль зүйн үндэсний үрээлэнгийн сэтгүүлч Ган Зориг, Баян Улгийн аймгийн уугуул үндэсний хувцас урлаач Батмөнх, оюутны холбооны гишүүн Баян Улгийн аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Жантлэг, аймгийн мэргийн спортын мастер Жаргал сайхны Наран Туяа нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. Сайн явж ирвөө. Сар шиндээ сайхан шинэлж байна уу? Цэнхэр дэлгэцээр монголчууд маань тэр дундаа Баян Улгийн аймгийн одоо хүсаа гарвалтай ард түмэн маань бас илүү их тавин нааша дэлгэцэндээ ойртон сонсон байх. Тэгэхээр эрхэм зочид та бүхэн маань нутгийн зан олондоо төв дэлхийг дархан суурьсан бас ахан дүүстэй сайхан сар шинэ мэдлэгээ дэвшүүлнэ гэж хүсэж байна. Ингээд улсын хурлын гишүүн Бэйсэн танаас эхлэх үү. Монгол орныхоо өнцөг бэлэн бүрт сууж байгаа Монгол түмэнд Баян Улгийн аймгийн Урианхай, Дөрвөт, Тува, Казак түмэнд гал морин жилийн сар шинэ мэндийг өргөн дэвшүүлээд эрүүлэн аз жаргалтай байж морин жилдээ олзоомгтой хөлзөөр өргөн дэвшүүлье. Аймагаас сонгогдсон 5 гишүүн маань чамл харгаа төсөв батлуулсан. Хөрөнгө оруулалт нийтдээ 60 хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Аймагтаа бас том бүтээн байгуулалт ажил хийж байгаа. Шинэ өлгийн хорооллын одоо бид гишүүд бүсчилсэн хөгжлийн хүрээнд 2160 айлын орон сууц, 640 хүүхдийн 2 сургууль, 240 хүүхдийн 2 цэцэрлэг, үйлчилгээний 2 давхар 2 тусдаа төв, нөгөө талаар 50 орт онцлогооны төв, 50 мегаваттын 30 мегаваттын дулаан сахилгаан станц одоо хөрөнгийн асуудлыг шийдээд аймгийн удирдлагуудтайгаа хамтраад хотод байгаа гишүүд маань бүгд хамтраад энийг шийдвүүлээд одоо шавьян тавьчихсан байгаа. Одоо ингээд хавар эхлэх гэж байна. Нутгийн зоон олондоо гал морин жилдээ эрүүлэнх байж ол зомогтой байхын өлзий төрөлийг өргөн дэвшүүлье. Хүрээ! Цагаан сар бол ахмадуудыгаа хүндэлдэг, ахаас ихсээ дээдэлдэг ийм сайхан уламжлалт баяр. Тийм учраас энд одоо миний жигүүрд суугаа олон сайхан зочдын маань төлөөлүүлсэн Ахмад санхүүч Баярхүү ихчээсээ зарим зүйлийг тодруулан асууя гэж бодож байна. За та цагаан сарыг одоо манай Баян Улгийчүүд маань хэрхэн яаж тэмдэглэдэг вэ? Мөн одоо залуучуудаа сар шинийн сайхан мэдлэгийг хавьлаа бас дэвшүүлье. Бид нар ч гэсэн цагаан сарыг бол өргөн тэмдэглэдэг. Ихэд дээдсээ хүндэлдэг, уул овоогоо тахидаг. Ер нь одоо тэр Монголын дангшилыг Баян Улгийд маань адилхан л тэмдэглэдэг. Урт нь насалж удаан жаргаарэ. Ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. Ажил хөдөлмөртэй өндөр, эрүүл энхүү, саруу сайхан байхын
үлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Хүрээ! 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 За гэлээ таны ерөөл тэгштүүрийн тогтох болтугай. Улсын хурлын гишүүн боловсрол шинжилгээ ухааны дэд хорооны дарга Зулпгаар таныг Монгол түмэндээ хамдан мэдчилгээгээ дэвшүүлнэ гэж хүсэж байна. Монгол түмэн яг одоо элдв эрдэнэ тэмээх модон могоо жилээ өдөж гал морин жилээ өгтөх гэж байна. Гал морин жилийг бол одоо маш их бэлэгшээж байгаа. Монгол зан олондоо нутгийн түмэндээ буртан ирж буй гал морин жилийн мэндийг дэвшүүлье. Баян Илгийн аймгийн хувьд өнгөрсөн жил 23 томоохон төслийг 42 тэрбум төгрөгийн бүртгэгтэйгээр хэрэгжүүлсэн амжилт өрн жил байлаа. Энэ жил Баян Илгийн аймгаас улсын аврах сайлчин нэг, улсын аврах тариаланч нэг, улсын аврах малчин 6 төрсэн сайхан бэлгшээлтэй жил болж байна. Иргэжил ч гэсэн Монгол Улсын хурлаас баталсан улсын төсвийн хүрээнд 28 томоохон төслийг 72 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр бас одоо бэлтгэл хангаж байна. Нийт монголчуудаа нутгийн зан олондоо тэнгэрт тэтгэдэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Их газартаа ивээгдэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Нутгийн зан олон минь нийт монголчууд минь сар шиндээ сайхан шиндээрээ. Монгол улсын гавьяа жүжигчин, улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Гэрэл Сүх манай өнөөдрийн Монгол түмний мэнд нэвтрүүлэг төрөлцөөрсөн байна. Та сар шиндээ сайхан шинэлж байна уу? Хорвоо дэлхий дээр амьдарч байгаа хамаг Монголын нийт ард түмэндээ болон холих газраас гялалзан харагдаг цас өндөр хайрханаар амьдардаг Баян Илгийн аймгийн Казак Тува иргэдэд одоо айлсан ирж байгаа сөрийг дарагч хэмээх гал морин жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын үлзийтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За улиран одсон могоо жилдээ бол манай Баян Илгийн аймгийн Цэнгэл сумын маань 100 жилийн ой боллоо. За 100 жилийн ойгоо бол бид нар нутгаараа сайхан тэмдэглээ. Өргөн дэлгэр сайхан болсон. За түүнээс гадна бол бид нар энэ 100 жилийн ойгоороо одоо манай Монгол улсын хамгийн баруун талын одоо Бурхны шашны сүм хийд болох Раштичин хийдийнхээ одоо цэргийн засварлах үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр сүм хийд дээрээ бид нэр гандан тэгчлэн хийдээс бол Бурхнаа залаад хүргэсэн байж байгаа. Бид нар сүм хийдээ соёл түүхээ цэргийн ажиллаж байна. За ингээд Монгол түмэн та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ. Тгийнхэн зан олны бахархалд нэгэн сайхан бүх манай нэвтрүүлгийн хойморт маань одоо ханхайн сайхан сууж байна. За өнөө жилийн өнгөрсөн одоо энэ манай могоо жил таны одоо энэ үндэсний бүхий спорттой холбогдсноос одоо тий ямар сайхан түүхэн үйл явдлууд болов та одоо бас сайхан бөхөө дээдэлдэг ард түмэндээ сар шинийн мэдлэгээ дэвшүүлнэ үү? Могоо жилдээ оноо спортын одоо төрөлт маань одоо дэлхийн аваргын хүрэл медальтай ёолох дүү маань энэ жил бас нийт монголчууд болон Казак зан олонныхоо сайхан баярлуулсан. За одоо үндэсний бүхний хувьд маань одоо улсын шонхортой бас түүхэнд бас анх удаа бас нутгийн маань хүүхд одоо сайхан барилдаж төрүүлсэн дүү маань байгаа маань тэгээд тэгээд улсын аваргын одоо үндэсний бүхний улсын аварга гэж болдог. За энэ жил бас түүхэндээ бас манай аймаг маань бас насанд бас хоёр хүүхэд маань төрүүлж, Омоор дүү маань төрүүлж, за Баатарбек гэдэг дүү маань бас 18 наснд төрүүлж энэ жил одоо могоо жилдээ сайхан одоо наадлагадаа. За одоо өөрийнхөө хувьд бол одоо үндэснийхээ одоо бүхэд одоо нийт барилдсан 20-од жилдээ сайхан л барилж байна. Одоо цаашдаа цулаа ахиулахын тулд нутгийнхаа зан олныг баярлуулахыг улам ихийг одоо хичээж л юм да. Таны одоо энэ морин жилийн зорилго тэмүүлэл юу байна? Одоо бүх хүн чинь нэг сайхан энэ жилдээ би нэг гэдэг боддог доо. Тэгээд манай одоо хөлгийн өвчтөн дэвжээ маань одоо нийт 30 гаруй тамирч одоо бэлтгэл сургууль дээдэг. Тэгээд одоо нутгаас маань сайхан усын цолтон араас маань одоо өшөө сайхан ариужж төвшинд араас маань усын цолтонгууд маань төрөх болтох бай гэж. За өөрөө бас улсын наадмын бас төрөө өгөх болохын төлөө бас бэлтгэл сургуультаа хийж ахиулахыг хичээж байна да. Нийт телевиз үзэгчдтэй сайхан сар шинийн ялангуяа бүхэл тарихтай үзэгчдтэй нэг сайхан сар шинийн мэдлэгээ дэвшүүлнэ үү те. За тэгээд нутгийн зан олон болно. Нийт өнцөг булан мөрдөга нийт монголчуудаа та бүхэндээ сар шинийн мэд дэвшүүлье. Тэгээд эрүүлэнх хамгийн сайхан урт удаан наслахыг үлзийтэй өрөөлийг
өөд нь дэвшин өрөөё. Баяуулгын аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ибрahim мөн хүрэлцэн ирсэн байна. Та сар шиндээ сайхан шинэлж байна уу? За иргэдийн хурлын төлөөлөгч хүний хувьд одоо Баяуулгын аймгийнхаа одоо нутгийн хөгжил дэвшлийг та юу гэж харж байна вэ? Монголын зүүн олон нутгийн ард түмэн та бүхэндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? За бид нар өнгөрч буй могой жилдээ 5 гушуун маань сүргээрээ өссөн гадаад дотоодын жуулчд нэмэгдсэн сайхан жил болж өнгөрч байна. Мөн манай Баяуулгын аймагт өнгөрсөн могой жилдээ бол их өр өгөөжтэй жил боллоо. Гадаадын хөрөнгө оруулалт маш их орж ирж байна. Тэрэн дотор нэг хөрөнгө оруулалтыг дуртахад манайх дулааны сахилгаан станц барих гэж байгаа. Мөн 2609 айлын орон сууц барих гэж байгаа. Энэ маань манай Баяуулгын аймгийн одоо түүх одоо 80 хэдэн жилд бол анхудаа тохиож байгаа том хөрөнгө оруулалт байна. Энэгээр бид их бахархаж, энэгээр бид нар могой жилийг талархаж сайхан хүлээж авч байгаа. Үүнээс гадна гадаад дотоодын жуулчд маань маш ихээр ирсэн. Энэ маань одоо манай баялагчдын одоо эдийн засагт маш их хөшүүрэг болж байгаа гэдгийг дурдмаар байна. Одоо ирж буй гал морин жилдээ манай нутгийн зүүн олон маань хэлгээрийн инх хамглан, төрлөөрөө төвшин хамглан байж юу сонсон 9 цагаан өснө бэлэх болтугай гэж яриё. Сар шиндээ сайхан шинэлээрэй. Монгол Түмний мэд нэвтрүүлгийн манд хамарт Монгол Улсын мэрэгэн хүрэл туяа хүрэлцэн ирсэн байна. Та сар шиндээ сайхан шинэлж байна уу? 2025 он таны хувьд одоо ямар ололт амжилттай байваа? За баярлалаа. Өнгөрн удаж байгаа могой жил маань манай Баяуулгын аймгийн сурын спортынхны хувьд өргөн сайхан амжилт олдоор дүүлэн жил болж өнгөрлөө. За өнгөрч байгаа могой жилдээ манай Баяуулгын аймгаас сүрийн харваанд сүлт гэдгүү маань төрүүлж мөн Уранхай сүрийн харваанд бивжээ бах маань төрүүлж Уранхай сүрийн мэрэгэн боллоо. За мөн үндэсний их баяр наадмынхаа үндэсний сүрийн харваад миний би 40 цөмнөөс 38 онч төрүүлэн Монгол Улсын мэрэгэн хэмээх эрхэм сайхан цодыг хүртсэн байгаа. За сүүлийн жилүүдэд манай Баяуулгын аймгийн харваачд маань улсынхаа их баяр наадамд ерөнхөн дээгүүр өнгөлж харуулж байгаа их сайхан жилүүд өнгөрч байна. Ажил нь ирж байгаа сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ Монголын минь арт түмэн Баяуулгын маань зан олон маань илгээрийн их хамгаалсан төлөөрөө төвшин сайхан сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хүсээрээ. Баяуулгын аймгаас төрөн гарсан олон авьяаслаг сэтгүүлчдийн төлөөлөл хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгүүлч Ган Зориг мөн Баяуулгын аймгийн одоо Монгол Түмний мэд нэвтрүүлэгт маань өргөдөн оролцож байна. Сар шин бол ёсаншил уламжлалын баяр. Тэр дундаа бас монголчууд бэлэгдэг бас бэлэгшлийн том баяр. Тэр утгаараа Баяуулгын аймагт бол Монгол улсад 4 хэл байдаг. Тэрний 3 хэлийг ашиглаж байдаг. Хэл соёлын маш өргөн соёлтой ард түмэн. Мөн монгол хэлний маш олон аялга, уранхай, дөрвөд аялга ингэж бас оршиж байдаг учраас Баяуулгын аймаг бол энэ соёлын хүрээнд бол маш том өргөн тийм соёлыг бүрдүүлж байдаг ийм аймаг байгаа. Тэр дундаа бас өнгөрсөн жил боловсролын тухай хуулинд хос хэл дээр боловсрал эзэмших албан ёсны заалтанд орсон. Мөн албан бус боловсрлаар Монгол орны бусад орон газар тархан суурсан казак, тува хүүхдүүд маань их хэлээр боловсрал эзэмших эрхтэй болсон ийм сайхан жил болж өнгөрлөө. Баяуулгын аймгийн нийт иргэдтэй сар шиний мэдчилгээ дэвшүүлж байна. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрээ шаг жаагай, шагаа жаагай болсон. Шагаа мэрэкэс гутуу болсон. Эрхэм үзэгчдээ өнгөрөө одож байгаа 2025 онд нутгийн зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн одоо бүтээн байгуулалтын ажлуудыг та бүхэндээ дэлгэцснээс үзүүлье. Баяуулгын аймгийн нутгийн зөвлөл 2025 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд. Баяуулгын аймгийн нутгийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдсон ажиллаж эхэлснээс хойш 1 жил гаруй хугацаанд нутгийн зөвлөлийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, нутгийн иргэдийн эв нэгдэл, өв соёл, залуусын хөгжил, нийгмийн хариуцлагыг дэмжих зорилгоор дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлв. Алтан бүргэд 2024 шинэ жилийн цэнгүү. Нутгийн иргэдийг нэгтгэсэн ёслол төгөлдөр арга хэмжээг зохион байгуулав. Роза Римбаевагийн тоглолтыг хамтран зохион байгуулж олон нийтийн соёлын хэрэгцээнд хувь нэмэр оруулав.
Сар шинийн хүндэтгэлийн золголт. Ахмадуудаа төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уламжлалаа мөнхжүүлсэн арга хэмжээ зохион байгуулав. Монгол түмний мэнд нэвтрүүлэг. Баян-Улгийн аймгийн төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулах ажлыг амжилттай зохион байгуулав. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олон нийтэд зориулан соён гэгэрлийн контент бэлтгэн хүргэв. Улгийн подкаст, залуусын мэдлэгийн платформ. Шинэ подкаст төсөл эхлүүлж, тогтмол контент үйлдвэрлэн залуусыг мэдээлэлээр хангаж эхлэв. Монголын Nowries 2025 түүхэн арга хэмжээ. Сугадрын талбайд түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Олон улсын хэмжээний мастер Yolcode хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй казах залуучууд нэгдэн нийлж элхийн дэвжээнд амжилтын гал бадраасан олон улсын хэмжээний мастер Yolco хүүдээ хүндэтгэл үзүүлж амжилтыг нь төмөр хүлгээр мэлав. Нэгдүгээр курсын оюутнуудад зориулсан цогц дэмжлэг, танилцах уулзалт, менторын зөвлөгөө, карьер чиглүүлэлтийн цуврал арга хэмжээг зохион байгуулав. Хүртээмжтэй ирээдүйн төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлв. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг шаардлага хангасан тэрэгцрээр 100% хангаж, нийгмийн хариуцлагын үлгэр жишээ боллоо. Eagle Cup оюутны спортын их наадам. Улсын хурлын гишүүдтэй хамтран дэмжиж, оюутан залуусын спортын хөгжлийг дэмжив. Нутгийн түүх, нэр тэрхмүүдийн тухай контент. Тогтмол бэлтгэн олон нийтэд хүргэж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлв. Мөн бид иргэдийн санаачилсан олон төрлийн арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж ирснийг онцлоё. Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөл. За үргэлжлүүлээд нутгийн зөвлөлийн дараагаас зарим зүйлийг тодруулан асууя. Айдас даргын хувьд одоо нутгийн зөвлөл, нутгийн зан олонныхоо тус тэмээр хамтын одоо хүчээр ямар сайхан ажлуудын ард гарав, ямар одоо зорилго тэмүүлэлтэд ажиллаж байна. Морин жилдээ бас морьтой сайхан хямртай орж байгаа харагдаж байна. Эрхэм хүндэт нутгийн зан олон та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх амар амгалан хамгийн сайн сайхныг хүсье. За манай аймаг олон ястан үндэстэн эвтэй найртай сайхан амьдардаг нутаг. За энэ эвд нэгдэл одоо нөхөрлөл харилцан хөндлөлийг эрхэмлэн хатгалж бие биенийг хөндлөдөг уламжлал бол манай нутгийн хамгийн том бахархал гэж би ойлгодог. За нутгийн зөвлөлөөс өнгөрсөн жилд эвд нэгдлийг бэхжүүлэх, за өв соёлоо түгээн дийлгэрүүлэх, нийгэмд одоо хэрэгцээтэй бодиттой үйл ажиллагаануудаа зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудаа одоо ард иргэд маань одоо бизнесмен, дэмжигч олон маань хамт байж одоо бидний үйл ажиллагаа болгоныг дэмжиж ирсэн. Нийт одоо нутгийн зан олонд энэ завшааныг ашиглаж нутгийн зөвлөлийн одоо нийт гишүүдийн өмнөөс болон хойсоо баярлсан талархснаа илэрхийлье. За эх онд мөн одоо бид нар эвд нэгдэл өв соёлын дархлааг улам баттгах одоо бэхжүүлэхийн төлөө одоо зорилт тавин ажиллаж байгаа. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээг гал морин жилдээ Монгол түмэн илгэрийн хамгаалан, төрлөөрөө төвшин хамгаалан, төр улсаараа илбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлж, эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсье. Хүрээ! Хүрээ! Хүрээ!
보이다 또 벗은 합치고가 Сүрлэг уулсын үдсгэлэн гоо сүлдэт Монголын харуулалтай явуулын хүмүүс дөрөө мултлах тэврээд золгох миний нутаг буурал түүхийн буман үлгий буян далалсан уулсын үлгий баруун алтан гэгэн үлгий баян үлгий бидний үлгий Салдомбор экэл хууранда гоогтон найрсан бүжсэн салхи хөлгөлсөн анчин бүргдийн тэнгэр исгсэн алсын халил буурал түүхийн буман үлгий буян далалсан уулсын үлгий баруун алтан гэгэн үлгий баян үлгий бидний үлгий Эрхэм мэдээд үзэгчтэй өргөн түмэн монголчууд минь ээ 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний бэлэгтэй сайхан энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 600-гийн их студид Баян Үлгий аймгийн Казах, Урянхай, Тува, Дөрвөд халах түмний төлөөлөл туглан саатаж Монгол түмэндээ зориулан ерөөлийн даллахтай мэндийн цэнхэр хадга өргөн барьлаа. Эрхэм хүндэт үзэгчдээ нутаг нутгийн зан олонны төлөөлөл өргөдөн оролцож байгаа Монгол түмний мэнд нэвтрүүлэг маань та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Таалан болгоно.